Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аад арж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Хоёрдугаар бүлэг эхлэхэд нэгэн залуу мод цавчин зогсдол ээж нь байшингаа нураах гээ юу гэж уурлана. Түүнийг дайны бэлтгэл хийж байна гэхэд чи дайнд нэмэр болохгүй гэв. Ээж нь яагаад бэлтгэл хийж байгааг нь асуухад тосгоноо хамгаалахын тулд гин. Энэ явдлаас судалгүй дээрэмчид тосгон руу дайрч хүмүүсийг алж байшингуудыг шатааж байх үед манай гурав модон дунд нуугдан суун. Цааш зүхтгаар гүйж байтал ээж нь нуруундаа харвуулан унана. Ээжигээ түшин явах гэтэл намайг орхиод зүгт гэж хэлээд нас орно. Дээрэмчид ч тэдэн дээр ирэн ахыг нь цохиж унгаад дүүгэн тэврээд явна. Гэтэл дүүн үсний хатгуураа дээрэмчний нуруунд зоотол дээрэмчин ч ууралсандаа дүүгэн цавчин ална. Харин ахыг нь ядаж уух юмны мөнгө болгоё гэснээр авч явна. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-той баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна гадны хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Олзолсон хүмүүсээ заваар авч явсаар нэгэн газарт ирэн усанд оруулж нүүр үсийг нь янзлан тэднийг зархаар зогсооно. Энерч зүгтэж яваад баригдах ба түүнийг бусад боолуудын өмнө сургамж болгон зодно. Оройн нь түүнийг модноос хүлж байгаад нурууг нь ташуурд нь тамлана. Хэсэг хугацааны дараа дахин зах дээр зогсооход хөгшин аялагч торфиныг хайж яваа харагдана. Энер ийм хүнээр хайлгаж байдаг азтай юм аа гэж атаархан харна. Гэтэл түүн дээр нэгэн хүн ирээд өмнө нь юу хийдэг байсныг нь асуухад тариалан гэснээр түүнийг худалдан авч өөрийн эзэмшил газартаа авчирна. Түүнийг хамгийн ихэнд торфинтой танилцуулах ба Энер түүний нэрийг сонсоод гайхан зогсоно. Ийхүү тэр хоёрыг хамт ажиллуулахаар болно. Эзэн ой мод руу заан энэ бол ирээдүйн тариалангийн талбай. Энэ ойч миний эзэмшил. Та хоёрт түр зээлье. Хураасан ургацыг чинь тохирсон үнээр нь авъя. Олсон мөнгөөрөө өөрсдийгөө худалдаж ав гэхэд Энер ч эрх чөлөөтэй болох юм уу гэж гайхна. Эзэн өөрсдийн хүчээр эрх чөлөөтэй бол гээд явна. Энерч торфны хийсэн ажлыг хараад нилээд ихийг тайрчээ. Одоо хэр их үлдсэн бэ гэхэд голоос нааш бүгдийг нь гин. Энерч тэгэхээр нилээ их үлджээ гэв. Барлагууд өдрийн хоол гээд ууттай зүйл өгөхөд жоохон талхны болно л байв. Энэ бид хоёрых гэж үг гэхэд хоолч идэх хэрэггүй муу сайн боолуудад эрх чөлөөтэй бид нар хүргэж ирж байхад талархаж мэдэхгүй гэв. Энерч уурлан гараа зангидан зогсоход торфын урдуур нь орж ирэн баярлалаа гэснээр зүгээр өнгөрцгөө. Барлагууд ч модны сүдэрт унтан манай хоёр унагсан моднуудаа зоон. Орой болж ажиллаа дуусан буцах замдаа эзэнтэй таарах ба барлагуудын талаар хэлэх гэсэн ч ард нь хамт яваа бүсгүйг хараад таг гацаа зогсчихно. Маргааш нь болж бүгд ургац хураацгааж харин эзэн нэг нөхрийг загнаж гарна. Эйнер хэн болохыг нь асуухад тэр бол эзний хүү Олмар гэв. Нөгөөх нь ч үгэллээ гэж аавдаа уурлан илт ашиглан нэр хүндтэй болно гэд явна. Эйнер өмнө нь тосгонлуун цэргүүд 2 удаа дайрч байсан. Английн цэргүүд тосгоны бүх байшинг шатаасан. Харин дайны цэргүүд хүний айрс нүмерсэн араатнууд ээж дүү хоёрыг маань алсан гэдгийг хэлнэ. Олмар үнэг дорог гих хоёр нөхөртэй хамт уугаа согтчихсон. Хинч намайг ойлгохгүй байна гэж уурлана. Нөгөө хоёр нь хэрэггүй дагуулж ирлээ гэж шивнэлтэхэд нэг муу хамгаалагчд байж юу чаддаг юм гэхэд харин нөгөө хоёр нь ширээтэй нөшөглөж унгаад сэлэм тулгахад намайг алаад өг гэж гуйна. Харин үнэг хүн алж үзвэл бусдаас айгаад байх шаардлагагүй гэдгийг ойлгоноо гэв. Торфын хар даран орилон босч ирэхэд Эйнер юу зүүдэлсэн болоод ингэж орилдог юм бол гэж гайхав. Манай хоёр нүүр гараа угаан зогсож байтал үнэг дорох хоёр ирэн дагуулж явахаар болно. Эзний хүүдээр авчирэн тэднийг цавчаад үзгэн. Эйнерч цавчнаа гэж гайхахад чи зөв таалаа. Залуу эзнийг эр хүн болоход нь туслаад үхээд өгөөч гэв. Эйнер торфныг зүгтгээд эзний хүүг дарж аван ноцолтоход торфин яшигтай юм гиснэ. Би цавчуулъя. Наадхаа ажилд нь явуул гэв. Үнэгч чи юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Хүн болгон үхээс айдаг гээд түүний цээж, мөр, гар, хөл, нүүр гээд олон дахин зүссэн ч торфин юу ч болоогүй мэт зогссоор энэ үед нэг нөхөр ирчихсэн. Нүдээч цавчихгүй байна гэж харна. Торфин яагаад үхээс айх ёстой гэж өдийг хүртэл амьдэрсэн ч сайхан зүйл тохиолдож байгаагүй гэхэд үнэг улам уурлан түүний чихийг тасчихна. Дараагийнх нь чиний нүд гэхэд үнэгээ боль гэж орлоно. Үнэгт сандран том ахата хизээ гэхэд нүүрэн дундуур нь цохиж унгаад доргыг тайлбарлал гэв. Нөгөө нөхөрч бүгдийг зогсоочихсон боолуудыг дээрлэхэж байдаг. Тэнийг амтад гээд торфнаас уучлалт гуйн өөрийгөө могоо гэж танилцуулна. Могоо гинэтэл сэлмээ суулан түүн рүү дайрахад яг л ашиглаач шиг санагдан
Торфин түүнийг өшөглөн хоош болтоход амьдрмаар байгаа гэдгээ харж байна уу гэв. Патер Торфны шарханд эм дүрхэн өгч хоцорч очсондоо уучлалтгүй өнөөдөртөө амарцгаа гэв. Торфныг төрүүлээд явхад Эйнар өнөөдөр амар гэсэн биз дээ гэхэд ойр уу явла энэ шарх сүртэй зүйл биш дээ гэв. Эйнар моготой тулалдах үеийн хөдөлгөөн энгийн нэгэн байгаагүй гэж бодон Торфноос чи дайнд явж байсан уу? Хүн алж байсан уу гэхэд тийм ээ гэв. Хэдийг гэж дахин асуухад тэрийг мэдэж яах гэсэн юм. Хэдийг алснаа санахгүй байна. 6 настайгаас хойш дайнд оролцсон. Би дайчин байсан. Дайны арим англи руу халтахад ч оролцсон. Намайг үзэн ядаж байна уу гэхэд Эйнар муухай царайлан зогсон. Түүний маш олон хүн алсан. Дайчин байсан гэснийг мөн гэр бүлийнхнээ алдсан үеэ бодон уурлан галзуурах гэж байв. Торфныг унтаж байхад нь хоолойг нь боон, Торфинч хар даран зүүдлэж өөрт нь туслаж байсан настай эмэгтэйг харан орилсоор сэрнэ. Эйнар уурлан галзуурах гэж байсан ч арай гэж бие барин өнгөрнө. Свен хааныг үхсний дараа Канут хаан хүү болон цөллөгт байсан 2 дугаар Этельред нар Английн хаан ширээний төлөө дахин дайтаж эхэлсэн байв. Канут дайны талбарт сүйдсэн хэсгээр яван цэргүүд нь иргэдийг дээрлэн огтыг нь авч явж байгааг хараад энэ үйлдэлийг нь хориглон тэдгээр цэргүүдийн толгойг таслан зам дээр тавихыг тушаана. Түүнийг Плоки хүлээн авч цэргүүд бэлэн байгааг мэдэгдэнэ. Гэтэл гинэтл Торкл Канут гэж орилсоор давхин ирж байгаа харагдана. Торкл дайныг дундаас нь зогсоолоо гэж уурлан дайрч Канут түр эвлэх хүсэл тавьсныг хэлнэ. Мерсиагийн захирагч 4,000 пүнд чадхаараа цуглууллаа. Манайхаас айрмаа татвал дахин 4,000-ыг өгье гэхэд Канут намайг эндээс явуулах төлбөр чинь бага байна гэв. Захирагч 8,000 хангалтгүй гэж үг гэхэд иймхэн мөнгөөр намайг доромжллоо. Мөнгнөөс болсон юм биш. Олон жил Этельредэд зүтгэсэн юм чинь түүнийг цааш нь явуулах арга мэдэж байгаа байх. Түүний толгойг авчирвал Мерсиаг 50 орхий гэв. Захирагч жуурлан түр эвлэрлийг цуцаллаа. Чам шиг хогийн амьтантай эцсээ хүртэл тулалдна гэв. Канут ч түүнд харуулах зүйл байна гэд гарцгаан. Гал асаан дохио өгөхөд захирагч юу гэдгийг нь ойлгохгүй харан зогсно. Гэтэл ойролцоо газруудад ч дохионы утаа гарч эхэлнэ. Юун дохио гэдгийг асуухад Канут надтай тулалдвал ийм л зүйл болно. Дөнгөж сая Мерсиа үнс боллоо. Би хүсвэл энэ бол юу ч биш. Этельредийн толгойг авчираад инх тайвнаа худалдаж ав гэв. Энэ явдлаас 1 жилийн дараа Этельред хаан хордож нас барсан байв. Түүний дараа хүү Эдмонд нь хаан болсон ч мөн л удалгүй өвчнөөр өөд болж Канут албан ёсоор Английн хаан болно. Манай хоёр ч ажилсаар унагсан моднуудынхаа хожуулуудыг сугалж байгаа харагдана. Моргүй бол бүтэхгүй нэгэд баралгуудаас дахин асуухаар очсон ч боол байж даварцгаалаа гин. Эйнэр эзнээс гуйгаад үзье гэхэд Торфин эзнээс гуйгаад авч чадлаач улам л баралгуудын дургуй хүргэнэ гэхэд чамд хийх хүсэл алга. Ирэх чөлөөтэй болохыг хүсэхгүй байгаа юм уу гэтэл нэгэн өвгөн яриагч нь ойлголоо. Морь хэрэглүүлээд оронд нь гэрийнхээ ажилд туслуулахаар болно. Манай хоёр тариалангийн талбайн чулуу түүж, мод хаглан, ус зөөж, өвгөн туслан хариуд нь мориор нь модны үндснүүдээ цэвэрлэж чадна. Тэдний замд баралгууд тааран морь хулгааллаа гэж уурлахад Зверкл сан хэрэглүүлж байгаа гин. Нөгөө хэд нь ч энд тийм хүн байхгүй. Худлаа ярьлаа гэхэд халдсан намхан өвгөн байсан гэтэл баралгууд том эзэн юм биш үү? Зүрүүд өвгөн байдаг. Морь ашиглуулна гэж байхгүй. Эзэн Кетлийн аав энэ газрын хамгийн том хүн гэв. Манай хоёр ч том эзний газар бутлагчийг ашиглан газраа хаглан буцааж өгөхөөр иртэл эзэн аав дээрээ ирчихсэн. Өдийн насан дээрээ ганцаараа амьдралаа. Би муу байж гээд маргалдаж байв. Манай хоёр ч орж чадахгүй. Бороонд гадаан нь хүлээн зогсно. Эзнийг явхад манай хоёр зөрөөд орж ирэх ба өвгөнч тэдний норсныг хараад нэг мөсөн хувцас угаачхаа гин. Эйнэр энд могоо унтаж байна гэд гайхна. Нөгөөх нь ч гинэт хоолны үнрээр босч ирэн тэд хамт хооллохоор болно. Эйнэр дээрэмчд байнга ирдэг юм уу гэхэд могоо буудаа гахаа хулгаалах гэж их ирдэгэ гэв. Өвгөнч хулгайчд алдах та нарт идүүлэх ялгаагүй гэхэд би 13 туслахтай хулгайч хөөгөөд л таардаг. 50-60 хүнтэй ирвэл шууд л эзлэнэ гэхэд өвгөн хулгайчаас өөр наашаа зүглэх хүн байхгүй гэв. Эйнэр ч яагаад гэдгийг нь асуухад өвгөн Кетл жилд 2 удаа маш их хэмжээний өргөдлийг хаанд өгдөг гэв. Манай хоёр ч хагалж бэлдсэн газартаа үрээ цацна. Арнай тэднийг том эзэн таалагдсан болохоор л тусалсан байх гэхэд Эйнэр юун таалагдсан юм бол гэж гайхахад сайн хүн болохоор байхаа гэв. Арнайдыг эзэгтэй дуудан явхад Эйнэр ч сайн хүн гэсэнд нь баярлан зогсно. Харин эзэгтэй түүнийг алгадан дими цаг үрлээ гэж уурлана. Манай хоёрын тарьсан буудаа аль хэдийн соёолоод эхэлчихсэн. Эйнэр Торфиныг хамт залбир гин. Эзэн том хүүтэйгээ хамт явж байх ба замд нь могоо тааралдан хулгайч барьснаа хэлнэ. Тэд ч бөөндөө хооллон сууж том хүүн аавыг нь залууд нь төмөр нудраг гэдэг байсныг нь ярина. Эзнийг хулгай хийсэн хүүхдүүдийг шийтгэж өгөхийг хүснэ. Том хүүн гарыг нь тасдахыг санал болгон эзэн ч хэцүү байдалд орж
юу хийхээ мэдэхгүй байтал Патер ажил хийлгэн хулгайлсан зүйл болон аавынх нь өрийг төлөвлөх санал гаргана. Могооч шийтгэх хэрэгтэй сургамж болно гэснээр нүдэндээ нулимстай 10 зохихоор болно. Эзэн ч хүүхдүүдийг зодсондоо шаналан Арнейдын хөлийг дэрлээд уйлан хэвтэнэ. Баралгууд тарьсан буудаа нь сайн ургаж байгааг хараад боолуудаар буудаад хариуллаа гэж уралцгаана. Манай хоёр ч ажиллаа дуусгаад өвгөний дээврийг янзалж өгнө. Өвгөн ч ажил дуусаагүй гэснээр далайн эрэг дээр очин загас барихыг зааж өгнө. Маргааш нь болж талбай дээрээ иртэл тэдний талбайг юу ч үгүй сүйтгэсэн байв. Эйнарч үндсийг нь ухчихаж ийм зүйлийг баралгууд л хийсэн гэснээр тэднийг ална гэд явхад Торфин арай гэж тайвшруулна. Түүний дараа Патерийг дуудан юу болсныг харуулхад эзэнд мэдэгдэхээр болов. Манай хоёрч буцах замдаа баралгуудтай таарахад нөгөө хэд нь үгээр идэн Эйнар уурлан цохих гэсэн ч Торфин урдуур нь орон эрүүг нь хуг зөгчихнө. Эйнарч нэгийг нь өшөглөн унахад Торфиныг толгойд нь цохин унгана. Бүгд Эйнар руу дайран зодтолтно. Харин Торфин буцаад босох гэтэл нүүрэнд нь өшөглөн ухаан алдан өмнө нь түүнд туслаж байсан эмэгтэй харагдан мөн аав нь түүнд нэг зүйл хэлж байгаа харагдана. Эйнарч унаж өгөхгүй нөгөө хідэн залхаад хаяад явна. Торфинд аав нь чамд дайсан гэж байхгүй. Гимтээж болдог нэгэн гэж байдаггүй юм гэснээр Торфин хавцал руу унан гараараа самардан явсаар арай гэж зүгдэн зогсно. Гэтэл доор нь бүгд л бие бинийгээ алж хэдэн инээлтэн орилолцоож байгаа харагдана. Гэтэл хажууханд нь Ашилаад сууж байв. Түүнийг наана гацаар л байгаа юм уу гин. Чи өмнө нь өөрийгөө хоосолсон болохоор эндээс гарч чадсан гэхэд Торфин уур хилэндээ дийлдэн буцаад ирж эхлэе гэв. Гэтэл маш олон хүүхдүүд түүн рүү авиран ирж байгаа харагдана. Ашилаад ч танил царайнууд байна уу? Чиний алсан хүмүүс гэв. Торфин ч хизээ хаана алснаа санахгүй байна. Уучлаарай гэд уйлна. Ашилаад юу ч болж байсан дээшээ авир гэснээр Торфин дээш авиран явсаар сэргэнэ. Гэтэл Эйнарч ухаан алдан унсан байв. Торфин түүнийг түшин хоёул явцгаана. Эйнар өрөнд орж талбайгаа сүйтгүүлж зодоо хийсэн гээд шийтгүүлэх байх. Гэхдээ чамайг цөм зохих үед сэтгэл онгойсон шүү гэхэд би өдийг хүртэл өөрийн гараар маш олон хүн алсан. Цаашдаа дахиж хүн гимтээхгүй гин. Эзэнт тэднийг шийтгэхгүй гэхэд баралгууд уурлаж хил ам хийтэл Патер сүйтгэсэн талбайгаас нэгнийх нь товчиг олсон гэснээр тариаланг зэрлэг бодон сүйтгэсэн зодоонч болоогүй гэд өнгөрөхөөр болов. Дулаан орж Торфин Эйнар хоёр нэг том модыг унган сүүлийнх нь унчглаа гэж баярлцгаана. Эйнар хоёулахнаа бүтэн ойг тариан талбай болголоо гэхэд 3-аас олон жил болчихлоо гин. Патер сан дараагийн ургацаар эрх чөлөөтэй болчихно гэсэн гэв. Манай хоёрч эрх чөлөөтэй болоод юу хийх талаар ярилцсан сууж байтал эзэн тэдэн дээр ирээд сайн ажиллалаа. Та хоёрт хямдрал үзүүлье. Үрээ тарьж дуусаад эрх чөлөөтэй гэхэд манай хоёрч гайхан зөксөнө. Гэхдээ намайг эргэж иртэл хүлээх хэрэгтэй. Том эзэнтэй тааруул хараалт хаантаа уулзахаар Элен гэр бүл явсан гэж хэлээрэй гэд явна. Ийхүү анимны маань 2 дугаар улирлын part 1 дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.